Монгол улсын тусгай захидлын 108 жилийн зориулж 20-р зууны Монголын хамгийн эрэлхэг өвгүүдийн нэг Даалам гомбын цэрэн чимэд түүний засгийн газрын 3 дахь хөршийн эрэлхийллийн тухай доктор профессор Зэбатойрын 2012 онд танилцуулсан нээлтийн чанартай судалгааг та бүхэнд хэлцүүлье. Даалам цэрэн чимэд ба 3 дахь хөршийн бодлого. Богд хааны зарлагаар байгуулагдсан 5 яамны нэг болох гадаад хэргийг бүгд эрхлэн шийдэх яам Монгол улс байгуулагдсан тухай гадаадын нөлөө бүхий зарим оронд зарлан мэдэгдэхээр 1912 оны 11-р сард шийдсэн. Хаан торцод тогтоосон гэрээ бичгийг хүндэтгэн уг нот бичгийг анхлан бүрэн эрх барих сайд Крестовец түргүүлсэн байна. Уг бичигт монголчууд нийт бүхнээр эрдэнэс тогтцоор ирсэн. Өөрийн газар орон ба шашин суртал, ёс журмыг алдагдахгүй сахих учраас нэгэнд чин улсаас салаад өөртөө тогтнож өөртөө эзэрхэх улс төр байгуулан халах Монголын шарын шашны тэргүүн эзэн Жавзан Дамламыг Монгол улсын хаан эзэнд өргөмжлөн шашин төрийг хослон бариулаад олноо өргөцсөний тэргүүн он хэмээн халсан явдлыг сонсгон эцэст нь эрхэм улсын засгийн хэрэг шийдэх газар нэвтрүүлэн явуулаад байцаан үзүүл басгүй уламжлан хятадын засгийн хэрэг шийдэх газар мэддүгээр хэмээн явуулаад хятадын зэргийг манай улсын хязгаарт оруулахгүй болгон туслахаж амун гэсэн саналыг дэвшүүлжээ. Ийм нот бичиг явуулах саналыг анх Даалам цэрэн чимдийн тэргүүлсэн дотоод хэргийг бүгд эрхлэн шийдэх яамнаас гаргасан болохыг онцлон тэмдэглэсэн сонирхолтой. Мөн уг нотыг эхлэн Орос улсын бүрэн эрх барих сайд Крестовец 1910 оны 10-р сарын 24-нд илгээснээр цаашид ижил агуулгатай бичгийг бусад гадаад улсад илгээхээр ямар ч саадгүй болж олноо өргөцсөний 2-р оны үеийн ихэнх сарын 9 буюу 1912 оны 11-р сарын 18-нд гадаад хэргийн яамнаас урд Крестовец дэлгээсэнтэй ижил агуулга бүхий нот бичгийг Франц, Англи, Герман, Америкийн нэгдсэн улс, Бельги, Япон, Дани, Голланд болон Австри зэрэг 9 улсын элчин нарт илгээсэн байна. 1912 оны намар хүрээнд хүрэлцэн ирсэн Оросын бүрэн эрх барих сайд Крестовецтэй хэлэлцээнд хүрээний засгийн газрын сайд нар бүгд оролцсноос дотоод яамны тэргүүн сайд Даалам цэрэн чимэд төлбөртэй хатуу байр суурь баримталж байв. Үүнд өвөр Монголыг оролцуулан бүх Монголыг нэгтгсэн хаан эзэнт бүрэн эрхт ихт улс төрийг байгуулсан явдлыг Орос улсаар энэ тэргүүнд зөвшөөрүүлж түүний дараа бусад гадаадын улсуудаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх шаардлага тавьж байлаа. Түгж дэндвийн бичснээр нэг удаагийн хуралдаанд Даалам цэрэн чимдээс Манж хятадаас гарч Орос улсын боол албат болохыг үл хүсэх бөгөөд гэрээ хурлыг алгуурлаж Бээжингийн засгийн газраас өөрийн Монголын төлөөлөгч Ван Наянтыг ирүүлвэл болно гэсэнд Оросын төлөөлөгч Крестовец ихэд хэлэгнэн Монголын гэрээний төслийг шалан дээр хаяж тус төлөөлөгч би Дааламын хүчрэг үгнүүдийг хүлээж үлдэж чадах учрыг тус улсын хаан эзэн ба засгийн газарт мэдэгд хэмээн хурлыг хаяж явсан байна. Ийхүү эцсийн дүндээ Орос Монголын хооронд гэрээ бичгийг байгуулсан боловч Монгол улсын бүрэн тусгаар тогтнох, ялангуяа өвөр Монголыг оролцуулсан их Монгол улсыг байгуулах үйл хэрэгт Орос улс хойшид туслах хэсгэд хүрээний эрх баригчид. Түүний дотор Даалам цэрэн чимд нарын зэрэг төлбөртэй үндэсний үзэлтэй ноёд маш ихээр эргэлзэж хоцорсон маргаангүй. Энэ нь ч төвөгч дэндвийн өгүүлснээр хэдий Оросын гавьяа тусламжаар Манж хятадаас тусгаарлаж чадсан боловч алстаа тус улс Монголын эрх ашгийг өөрсдөө эзэлжүүлж чадан бусдад эдэгдэж болзошгүй тул одоо даруй Япон улсад төлөөлөгчдийг одуулж тусламж хамгааллыг эрсвэ хэмээн хүрээний эрх баригчид хэлэлцэн тохироход хүргэсэн гэж тэмдэглэжээ. 1913 оны ихэр Монгол улсын засгийн газрын төлөөлөгч Даалам цэрэн чимд Бинтван гончиг сүрэн нарыг томилж Орос улсын төмөр замаар Япон улсад илгээснийг тэр үеийн Харбин дэх Оросын эрх баригчдаас цааш нэвтрэхийг үл зөвшөөрсөний учир уул хэрэг ажил бүтээгүй гэж дэндв товчхон бичсэн байна. Тухайн энэ төвчдээс энэ талаар бичсэн тун хомс боловч Даалам цэрэн чимд нарын Японд явсан айлчлалын явц бидний хэрэг ажил эс бүтсэн шалтгаан тэдний талаарх Япончуудын байр суурь зэрэг зүйлийг Японы гадаад харилцааны бичиг баримтын эмхэтгэлээс тодруулах боломжтой байна. Харбин дэх Японы ерөнхий консул Хонда Токио руу гадаад явдлын яамны сайд Катогийн нэрээр илгээсэн 1913 оны 2-р сарын 8-ны цэглэлгаанд анхлан хүрээний засгийн газрын дотоод яамны тэргүүн сайд бүгд ерөнхийлөн захирах яамны дэд сайд нар хөлбөмбөр бүрийн засгийн газар болон өвөр Монголын ноёдтой хэлцээ хийхээр хайлаар Харбины чиглэлд мордсон тухай мэдээлжээ. Харин тэдний зорилгоос хятадын талаас хэрхэн эсэргүүцэх явдлыг хилцэх хэмээн тодорхойлсон нь Даалам нар аяллынхаа үнэн зорилгыг нууцлж байсныг хэлтгэн харуулж байна.
Оросын судлаач Беловын бичснээр Монголын засгийн газраас Японд төлөөлөгч илгээж буйгаа Оросын гадаад явдлын яамд 1912 оны 12 дугаар сарын эхээр мэдэгджээ. Оросын гадаад явдлын яамны сайд Сазанов, Бээжинд Хилчин Крупенский, хүрээнд дэх бүрэн эрх барих сайд Крустовец нарт 1912 оны 12 дугаар сарын 3-нд нууц захиргаан илгээж хүрээний эрх баригчдтай уулзаж Токиод илж илгээх төлөөлөгч зарж явуулахаа хойшлуулахыг зөвлөх тухай заавар өгсөн байна. Үүний дагуу Крустовец Даалам Цэрэнчимдийг хайлаар явахыг хориод дийлэг бололтой. Оросын архивын баримтаас үзвэл сайн оюухан Намнан сүрэн Крустовецтэй энэ асуудлаар уулзаж Даалам баргаас цааш явахгүй хэмээн амлаж түүнийг хайлаар явахад саад хийхгүй байхыг хүссэн байна. Хэдий тэмч Даалам Цэрэнчимд хүрээнээс 1913 оны 1-р сарын 31-нд мордсны дараахан Крустовец хайлаар дэх Оросын дэд консул Усатид Дааламыг хайлаараас буцаах үргийг удаадараа өгч байв. Харин Японы ерөнхий консул Хонда 2-р сарын 13-нд илгээсэн дэлгэрэнгүй захиргаандаа Монголын төлөөлөгчдийн өвөрлөж ирсэн үнэн зорилгыг хүрээний засгийн газар ба Японы цаан засгийн газрын хооронд ямар нэг харилцаа тогтоох хэмээн илтгэн мэдүүлжээ. Түүний бичснээр хүрээний засгийн газрын эрх баригчид болон баригчдын саявтар байгуулагдсан Орос Монголын гэрээнд гарын үсэг зурсан дотоод яамны тэргүүн сайд Сүжиг Чинван, Даалам Цэрэнчимд бүгд ерөнхийлөн захирахын яамны дэд сайд Бинт Чинван, Гончиг сүрнаар энэ 2-р сарын 7-нд Забайкал мужийн Верхний Одинск хотоос галт тэргээр гарч 9-ний өдөр хайлаарын галт тэрний буудалд ирэхэд хөлөн бүрийн засгийн газрын тэргүүн Шинфу угтан авч Монголын элч нар тэр өдөртөө Шинфугээр зөөчлүүлэн хайлаарт 8 эрхлэн судаг Япон иргэн Миязато Йошимаро гэгчийг урьж уулзан харьбын цугаа Японы ерөнхий консулд айлтгах үгийг нууцаар захиж харьбын өд түүнийг хурдан галт тэргээр эргэлээсэн байна. Даалам нараас Япон иргэнд хэлж өгсөн үгийг сэрүүлвэл энэ удаа ирсэн зорилго бол Богдын засгийн газрын айлтгалын дагуу Монгол улс болон Япон улсын хооронд харилцаа тогтоон Японы засгийн газартаа найрсгаар хөдөлთა явуулахын тулд Япон зорчихыг зорж буй бөгөөд энэхүү явдлыг яаран нийтэд зарлаваас аль аль талдаа заахгүй нөлөө үзүүл боловсруулбал хайлаарын засгийн газартаа хэрэг хэлцэх явцад харьбын хотыг сонирхон үзэх нэрийдлэр зорчих хагаад энэхүү зорилго болбоос Владивостокоос Японыг зорин шууд одох. Эсвэл Харьбинаас Японы ерөнхий консулын дэмжлэгтэй Манжураар дамжин одох. Үүний тулд юуны өмнө Японы ерөнхий консулын үгийг авах гэсэн байна. Японы ерөнхий консул Хонда үүний хариуд хүрээний засгийн газарт нэр хүндтэй Дааламаас бидэнтэй холбоо барьсан Монгол үндэстэн улс гэрээ төхнүүлэх эхний цаг үед юуны өмнө Япон үндэстэнтэй харьцах хүсэлтэйг илэрхийлж буй хэмээгээд Монгол улсыг байгуулахыг хүлэх хэрэгт амжилттай болох хэсэг нь Хятад Оростой хэрхэн харьцахаас олон талаар хамаарахын дээр хэдүүгээр хүрээний засгийн газар энэ хоёр улстай яриа хэлцээ явуулж ялангуяа саяхан тусгай төлөөлөгчийг Орос томилон одуулж хэлцээ хийлгэсэн. Мөн тэд хараахан эгэж ирээгүй. Энэ үед Японд нууцаар илж төлөөлөгчийг илгээх нь ташаа буруу ойлголт төрүүлж юуны өмнө хүрээний засгийн газар өөрөө алдаанд орж болзошгүй болохыг сэрэмжлүүлсэн байна. Ингээд өнөөдрийн цаг мөчид Дааламын хүсэлтэд нааштай хариу өгөх бололцоогүй учраас Япон явах юмээс нь санал бодлоо Монгол түмний төсвийн тулд татгалзахыг хүсэж уг хариуг уламжлуулахаар Япон иргэн Миязатог 2-р сарын 10-ны өдөрт хайлаар өд буцаасан байна. Уг Токиод илгээсэн мэдээнийхээ төгсгөлд Хонда Монголын элч нар миний хариуг авсны дараа ирэх биш хайлаараас буцах буйцаа гэж найдаж байгаа илэрхийлжээ. Даалам Цэрэнчим нарын аялал хүрээнээс гарах цагаас эхлэн Оросын эрх баригчдын эсэргүүцэлтэд дулгарч хайлаарт ирсний дараа тэдний зүгээс бүр чих дарамттай учирсан байна. Үүнийг Японы ерөнхий консул Хонда зүүн хятадын төмөр замын газрын захирал Хорваттай уулзаж ярилцсан тухай Токиод 2-р сарын 27-нд илгээсэн мэдээ харуулж байна. Генерал Хорват ерөнхий консул Хондад 2-р сарын 25-нд уулзаж ярилцах үеэр Монголын элч төлөөлөгчдийн талаар Хондагийн баримтлсан байр суурийг маш их талархаж байгааг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Монголын элч нарыг хүрээнээс хөдөлсөн даруйд хурандаа Хитровоогоос тэдний зорилгын тухай мэдээлэл авсан бөгөөд тэднийг 2-р сарын 9-нд хайлаар төрөлцөн ирснийг дараахан зүүн хятадын төмөр замын газраас Даниэл гэгчийг илгээж Орос Японы өнөөгийн харилцааны үед Японы засгийн газар Монголын төлөөлөгчдийг хүлээн авах хүсэлгүй болохыг тайлбарлан ухуулж хүрээний зүг айлуулах түргэн буцахыг ятгсан болохыг Хорват Хондад мэдээлсэн байна. Японы ерөнхий консул Хондач тэр Оросын генерал Хорватч тэр мухардалд орсон Даалам Цэрэнчимд нар хүрээн өд буцахаас өөр замгүй болно гэж ойлгож байна. Гэтэл Япон иргэн Миязато 2-р сарын 28-нд дахин харьбин дэрж консул Хондотой уулзсан байна.
Энэ тухай Honda мөн өдөртөө Токиод илгээсэн цахилгаанд өгүүлэхдээ хайлаарт байсан Монголын төлөөлөгчид надаас татгалзсан хариу авсны дараа хүрээний засгийн газар цахилгаан явуулж хэрхийг асуусанд тэндээс хариу цахилгаан ирж замын дундаас буцах нь хэрхэвч үл зохиолдох бөгөөд Японы ерөнхий консулын дэмжлэгийг олж Японд одох ажил хэргийг бүтээсүгэ гэсэн хариу авсны үндсэн дээр зуурчлагч Япон иргэн Миязотог дахин харьбын дэрж надтай уулзлаа гэсэн байна. Энэ удаад Монголын төлөөлөгчид өөрсдийн зорилгыг тодтгон Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх, түнчлэн 10 өр Монголыг хамарсан тусгаар тогтнолын талаар Японы үзэл бодлыг лавлаж мэдэх хэмээн тодруулсан байна. Үүний хариуд хондоо урд өгсөн хариуг өөрчлөх бодлого эмээгээд дотоод гадаадын хараач аль хэдийн альч нарын зүг ихээр анхааран бүгд зайлуулах аргагүй. Гинти осол аюулыг ч зайлуулах аргагүй учраас консул миний бие элч нарын тусын тулд сайн санаа өрлөн бодвол дахин нэг хоногч үлээ алдалгүй бэлтгэлээ базаан хүрээний зүг буцахыг сэрэмжлүүлж байна гэж мэдэгджээ. Ийхүү хоёр дахь удаага татгалзсан хариу авсан Монголын төлөөлөгчид хүрээ буцахаас өөр аргагүй болсон лавта. Хэдий тиймч Монголын төлөөлөгчид ялангуяа Бинт Ван гончиг сүрэнгийн зүгээс миний шин санаачлаг гарч Японы цэргийнхэнтэй холбоо барих хордлого хийсэн тухай баримтууд шинээр тодорч байна. Энэ тухай өмнөд Манжуурт байрласан Японы цэргийн штабын дарга Фукудагаас Японы гадаад явдлын яамны орлогч сайдын нэрээр 3 дугаар сарын 4-нд илгээсэн цахилгаанд тодорхой өгүүлсэн байна. Уг цахилгаанд 2 сарын 28-нд Миязото Чанчун хотод ирж Фукудатай уулзаж Бинт Ван хэдийгээр Хондоогоос анхны хариу авсны дараа хүрээ өд буцахаар завдсан боловч хүрээний цахилгаан авсны дараа сэтгэл шулуудан хэрэг ажлыг бүтээхийн тулд ганцаарч хамаагүй үлдэн гоцорч Япон явахыг хүсэх боловч зам зуур тохиолдож болзошгүй саад бэрхшээлийг харгалзан ирэх биш зам зуур саадгүй нэвтрүүлж өгөхийг Хондод Миязотогоор дамжуулан хүссэнд консул Хондо үнийг биелүүлж чадна гэсэн хариулт өгсөн хэмээн ярьсныг бичжээ. Бинт Ван гончиг сүрэнгийн зорилгын талаар Бинт Ван хэдийгээр нас залуу боловч орчин тойрны байдлыг мэдэх авахалжтай нэгэн болохын хувьд орчин цагт монголчууд нь Оросын нөлөөнд автахыг дагалдан Монголын цаар тогтнолын нэр төдий хоосон зүйл болж болзошгүй ухаан Оросын эрх ашгийг нэмэгдэхийг саатуулахын тулд юуны өмнө Японы засгийн газрын санааг тандан мэдэж Японы засгийн газар Монголын цаар тогтнолыг талархах аваас түүнийг хүлээн зөвшөөрүүлэхийг эрэл хийлэн Монголыг олон улсын давцанд нэгэн бие даасан улс болгох хэтийн зорилго өгүүлсэн гэж Фукудад өгнсөн байна. Фукудагийн илгээлтэн дагуулгадж буй нэгэн санааг анхаарлыг ихээр татж байгаа. Бинт Ван хэрвээ Японд очих аваас Орос хятад аль аль нь таацахгүй гэдгийг Фукуда тэмдэглэхийн зэрэгцээ Бинт Ван өмнө зүгт зорчиход саад хийх хүндэсгүй учраас Миязото гэж Япон хүний хүсэлт гэсэн нэрээр өмнөд Манжуурын төмөр замаар явуулж болох бөгөөд уг төмөр зам нь нэгэнт Японы цагдаагийн хамгаалтанд ор байдаг тул Бинт Ван имиж байгаа шиг тийм аюул осолтой учрах шалтгаангүй гэж тайлбарласан. Үүнээс үзвэл зүүн хойд хятадд байсан Японы цэргийнхэн гадаад явдлын яамны дипломат төлөөлөгчдийг бодвол Монголын элч нарын аялал бол илүү ач холбогдол өгч тэдний аяллыг ашиглан Монгол дахь Оросын бодлогод хүндрэл учруулах саналтай байсан бол та. Гэвч цэргийнхний энэ санал Даалам нарын аялалд эерэг сөрөг ямарваа нөлөө үзүүлээгүй. Хүрээнээс ирсэн цахилгааны дагуу Даалам Бинт Ван нар 1913 оны 3 дугаар сарын 7-нд хайлуураас хөдөлж Манжуур өртөөгөр дамжин мутдаг бутсан гэсэн мэлээг харьбын дэх Японы ерхий консул Хондо Оросын талаас 3 дугаар сарын 13-нд хүлээн авчээ. Японы гадаад явдлын яам энэхүү цэрэн чимд нарын Японд явах гэсэн хэргийн тухай мэдээг Бээжин, Чанчун, Цэцгээр, Мөгдөн хотуудад зугаа газрууд мөн Франц, Англи, Орос, Герман, Америк, Итали, Австри улсуудад зугаа элчин сайдын яамдаа мэдээлсэн байна. Даалам цэрэн чимэд яагаад хайлаараас буцах болсон бэ? Хүрээнд Оросын бүрэн эрх барих сайд Коростовец Дааламыг хайлаараас дуудаж ирүүлэхийг удаа дараа шаардаж байсан тул сайн уянхан намнан сүрэн Оросын талын хүчтэй шахалтанд автан хүрээнд буцсан эрс үгэ гэсэн цахилгааныг Дааламд явуулсан бол та. Дааламыг хайлаараас буцах болоход генерал Хорват тусгай вагон гаргаж Верхний Удинскт халамжлан хөрвүүлсэн байна. Ийхүү Японы гадаад харилцааны баримт бичгүүд Даалам цэрэн чимэд Бинт Ван гончиг сүрэн нарын Японд явахаар хайлаарт ирсэн байтал харьбын цугаа Японы консултай хэлэлцээхийн хайлаарт сар орчин болсон. Мөн Бинт Ван гончиг сүрэнгийн үйл ажиллагааны тухай тодорхой мэдээллийг өгч байгаа нь Японтой харилцаа тогтоох гэсэн Монгол улсын засгийн газрын энэхүү томоохон алхмыг зохихосоор үнэлэх бололцоог олгож байна. Даалам цэрэн чимдийг Японд илгээсэн үйл ажиллагаа нь шинэ тулгар Монгол улс хэврэгхэн тусгаар технологи баттгаж авахын тулд гадаад орон зайгаа тэлэх гадаад харилцаанд Орос хятадаас гадна 3 дахь нөлөө бүхий гүрнийг татаж оролцуулах сонирхолтой байсныг илэрхийлнэ. Энэ ч утгаараа Даалам
нарыг Японд илгээх гэсэн нь салангад нэгэн алхам бус. Харин Монгол улсын тусгаар технологиг бусад их гүрнээр хүлээн зөвшөөрөх 3 дахь хүрээтэй болох юмсэн тийм бодлогын нэг хэсэг байсан гэж үзэх үндэслэлтэй.